Улсын онцгой комисс өчигдөр хуралдлаа. Хүнсүд аж ахуйн яамнаас өгсөн урегцын урьдчилсан мэдээгээр Монгол улсын намар 265 мянган тонн үр тариа, 252.3 мянган тонн улаан буудай, 117.3 мянган тонн төмөс, 75.3 мянган тонн хүнсний ногоо хураах боломжтой юм а. Зуны туршид их халуун үргэлжилснээс газар тариалангийн бүс нутгууд урагц алдсан. Тодорхойлбол улаан буудай 49.9 мянган га талбайд урагц алдаж, 32.5 мянган га талбайд тижээлжилснээр улаан буудай тариалсан талбайн 77.1% хурааж төлөвлөсөн урагцын 53.7%-ийг хэрэгцээт гурлынхаа 58.2%-ийг хангах үс хэмжээний буудай хураах төлөв гарчээ. Тиймээс салбарын 29.4 мянган тонн буудаг өрөнд 4.2 мянган тонн буудаг улсын нөөцөд 12.6 мянган тонныг тижээлд 9 мянган тонныг спиртэд нөөцснөөр гурилын үйлдвэрлэлд 186.2 мянган тонн улаан буудаг нийлүүлэх болцоо бүрдэнэ гэж тооцсон байна. Увс аймгийн цагаан хайрхан сумын хунт багийн цагаан чулуузад энэ сарын 23-нд ойг хэрийн төмөр гарчээ. Төмөрийг орон нутгийн 40 эрг унтрааж цурманд оруулсан байна. Мөн Увс аймгийн хайрхан суманд энэ сарын 21-нд гарсан төмөрийг Тус аймгийн онцгой байдлын газрын 10 албан хаагч орон нутгийн 140 эргэн хамтран бүр унтраасан байна. Баян зүрх дүүргийн 16 цэцэрлэгт бүртгэлийн тасалбар тарааж суглах зарчмаар хүүхдийг сонгон сургуулийн өмнөх боловсролд хамруулахар болсон. Энэ шийдвэрээс олж олон хоног цэцэрлэгийн үүдэн цус иргэдийн хувьд хүүхдэд цэцэрлэгт оруулах хэсэг найдлага нь буурчээ. Иймээс өчигдөр эцэгчүүд шийдвэр гаргагч нарт хандан мэдээлэл хийлээ. Тодорхойлбол Монгол Улсын иргэдийн төлсөн татварын мөнгийг тэдний хойч ирээдүй болсон хүүхдүүдэд зориул хогнууд тараах, наадам тэмдэглэх хөрөнгө улсынхаа ирээдүйн болгосон хүчнүүдийн боловсролд зориулаач сургуулийн өмнөх боловсролоо дэмжиж шинээр цэцэрлэг барьж өгөөч гэсэн санал хүсэлтэд иргэдийн төлөөлөл илэрхийлсэн юм а. Монголын сургуулийн өмнөх хувийн хвшлийн холбооноос сайн улсын аян эхлүүлж нийслэлийн ерхий боловсролын сургуулиудад ажилладаг 3,000 багш нарын 3,000 хүүхдийг хувийн цэцэрлэгүүдэд тусгай бүлэг гаргаж өнгөө явуулъя гэсэн саналыг боловсрол сайн шинжилгээний яамд тавьж хоёр тал өчигдөр хамтран ажиллах санал жижигт гарын үсгэжрлээ. 3,000 хүүхдийн нэгжлийн сургалтын төлбөр нийлээд 6 тэрбум төгрөг болно. 3,000 хүүхдийг цэцэрлэгт өнгөө амруулахын тулд улсад 100 хүүхдийн багтаамжтай 30 цэцэрлэг шаардлагатай. Нэг цэцэрлэг барих зардал 1 тэрбум гэж тооцвол 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй болох юм. Тэгвэл дээрх 30 тэрбум төгрөгийн хэмнэлтийг үйл ажиллагааны зардалтай нийлүүлээд хувийн хвшлийнхэн гаргахаар шийджээ. Ашигт малтмлын газраас өнгөрсөн 1-р сараас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлөх хүссэн өргөдлийн дугаарыг захин хэлбэрээр олгож эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 2235 дугаар олгож 1094 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлсэн талаар ашигт малтмлын газраас өчигдөр мэдээллээ. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 1076, гадаадын 100% хөрөнгө оруулалттай 50, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж байгаа гинэ. Монгол Улсын нутаг дэвсгэрийн зүүн хагасын 1194 сая га талбай болон баруун хагасад үлдсэн 195 сая га талбайн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах ажил энэ сарын 24-ний өдрөөс эхэлсэн. Гэвч өргөдлийн дугаар олголтын үйл ажиллагаанд техникийн саатал гарсан тул тухайн өдрийн дугаар олголтыг хүчингүй болгох арга хэмжээ авч аж ахуйн нэгжүүдийн системд хандах эрхийг 1-7 хоногоор сунгасан юм а. Энэ сарын 30-ны өдрөөс эхлэн захим дугаар олголт хэвээр үргэлжлэнэ гэж уул уурхайн сайд өчигдөд өчтөр мэдэгдлээ. Мөн энэ сарын 24-нд гарсан өргөдөл олгох үеэр системд гарсан алдаа доголдол нь логин сервер тооцоолсноос хэд их ачаал авсан талбайтай байж болзошгүй гэж ажлын хэсэг урьдчилсан байдлаар дүгнжээ. Монгол Улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлцээргүй орнуудад оршин сууж байгаа монголчуудыг нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах боломжтой болох юм байна. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг шилжүүлэх дамжуулан хүлээн авах үйлчилгээг захимаар хийх ажлыг нийгмийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулж эхэлсэн байна. Одоогоор энэхүү программыг боловсруулж хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болсон тухай нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлжээ. Гадаадд ажиллаж амьдарч байгаа иргэд эх орондоо иргэн ирэх нийгмийн баталгаагаа хангах зорилгоор сайн дурын даатгалд хамрагдах сонирхолтой байдаг. Гэвч нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх боломжгүй өөрийгөө төлөөлсөн хэн нэгнээр шимтгэл төлөх явцад хугацаа хоцроох, дасалдуулах, шимтгэл төлөх хэмжээг өөрсдийн дураар бууруулах гэх мэт асуудал үүсдэг. Иймээс тухайн иргэн сайн дурын даатгалын гэрээг захимаар хийж, шимтгэлээ захимаар төлөх боломжтой болсноор асуудал зэгцэрч сайн дураар даатгуулагчдын тоо өснө гэж нийгмийн даатгалын газар үзсэн байна.